Улаанбаатар принт компани 5 дугаар ууган компаниудын нэг. Өдгөө ингээд 27 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг. 1997 онд одоо нийт сурагчдын хичээлдээ хэрэглэдэг дэвтрүүд бол бараг 100% шахуу импортын дэвтэр байсан гэж хэлж болно. Бидний мэдэх одоо Орос ногоон дэвтэр 12 хуудастай. Тэгээ энэ дэвтрийг одоо нийт Монгол сурагчид хэрэглэдэг байсан. Тэгээд 97 онд анх 10 хүний бүрэлдэхүүнтэй одоо энэ үйлдвэрлэлийн гарааг эхэлсэн. Тэгээ сурагчийн 12 хуудастай дэвтрээр одоо импортыг нөхсөн бараа бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх гэсэн зорилготой орны үйлдвэрийг үүсгэн байгуулад тэгээ өдөө бид 27 жилийн дараа Монгол улсын одоо сурагчийн дэвтрийн зах зээлийн 95% дангаараа хангаж нийлүүлж ажиллаж байна. Анхны хувилбараас мэдээж тодорхой хэмжээнд өнгө төрөх, оролцож байгаа материал, одоо нэмэлт мэдээллүүд, зэрэг зүйлсээр ингээд технологийн шинжилэлүүд хүртэл хийгээд ингээд апдейт хийгдээд явж байгаа. Одоогийн байдлаар бид 200 гаруй ажилтнтай. Нэг ээлжиндээ 26 хүн ажилладаг. Яг нь энд бол ээлжийн халах. За тэгээд технологич, инженерүүд гээд бас хүмүүс дээр нэмэгдэх юм л дээ. Одоогоор бол манайх 48 нэг төрлийн 12 24 36 48 оюутны дэвтэр дэвтрүүдийг хийдэг. Жилдээ манай 26 сая орчим дэвтрийг үйлдвэрлэдэг. Монгол улсын дэвтрийн хэрэгцээний 95%-ийг хангаж байгаа. Сурагч хүүхдүүд биднээс юу хүсэж байна те тэрийг одоо өөрсдөөс нь судалгаа явуулах зарчмаар аваад за тэгээд сурагчийн дэвтрийн хавц дээр ямар зурагтай одоо дэвтэр байвал хүүхдүүд маань илүү сонирхох юм. За мөн дээрэс нь хичээлийн онцлог болгон дээрээс ерөөхдөө бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж байна. За дуугчмын дэвтэр, за тэгээд шууран зургийн дэвтэр, ханзны дэвтэр гэдэг ингээд сургууль болгон орж байгаа хичээл болгон дээр нь бид ингээд үндэсний үйлдвэрлэл хийж байгаагаа бас давуу талыг ашиглаад өөрсдөө дотооддоо энэ хөв бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлээ сурагчдынхаа гарт дээр хүргэж байгаамаа. Шугамны одоо хэмжээнээс эхлээд дэвтрийн зузаан, хавцны өнгө, за цаашлаад бид нэр сүүлийн жилүүдэд мэрэгжлийн сурагчдад зориулсан ханзны дэвтэр, нотны дэвтэр, зөв бичих одоо дадлыг суулгах зорилттой дасгал ажлын дэвтэр гэх мэтчлэн ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж одоо үйлдвэрлэлийн нэр төрлөө тасралтгүй гэж нэмсээр байгаа. За 2016 оноос хойш бид нар үйлдвэрлэлийнхаа одоо тоног төхөөрөмжтөө дахин сайжруулалт хийгээд бүрэн автомат болгоод за мөн бүтээгдэхүүний одоо гол түүхийд гэж хэлж болох юм доторх цаасан дээр бид нар маш их ач холбогдол анхаарал хандуулж сайжруулалт хийж ажиллаж байгаа. Манайх одоо хамгийн сүүлийн тоног төхөөрөмжүүдийг олцоо ашиглаж байгаа. Японы болон энтхийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа. За манай дэвтийн бүрэн автобус машин болохоор шууд уралдаантай цаасаа цэнэглээд уралдаантай цааснаас шууд хэвлэлтэд явцдаг. Хэвлэлтэд явсны дараа шийт болгоод огтлцдаг. Шийт болоод ингээд цуглуусныхын дараа хавц нь ороод ирдэг. Хавц нь орж ирсний дараа үддэг, үдсний дараа нугалдаг, нугалсны дараа огтолдог, огтсны дараа нурууг нь дөрвөлжилдэг. Тэгэл ингээд багсуудад ингээд гардаг. Ийм л тоног төхөөрөмж байгаа. Захиалгахт хэвлэл гэж байгаа, уудны цэг гэж байгаа. За тэгээ босын цаасны үйлдвэрлэл гэж байгаа, дэвтрийн үйлдвэрлэл гэж байгаа. Яагаад бид нэр чанар гэдэг зүйлийг маш их онцлоод байна вэ? Дэвтэр гэдэг зүйл зүгээр нэг хичээл бичээд те ашиглаад хайдаг цаас гэдэг зүйлээс бидний хувьд бол шал өөр юм үе шат дээр шал өөр төвшөнд ирсэн байгаа. Дэвтрийг бол бид нэр боловсролыг дэмжих хэрэгсэл гэж үздэг. Энэ дэвтэр мэдээж ашиглахад чанартай, эдлгээтэй, бичсэн балн гартаа наалтаад байхгүй байх хэвээр, олон бичсэн зүйл нь ард урдаа давхарлагдаад байхгүй байх хэвээр эдгээр зүйл дээр анхаардаг. Дээрээс нь энэ дэвтрийн шугамны өнгийг бид нэр юм одоо бүдэг ууралттай өнгөөр хийсэн. Энэ нь бол маш ингээд удаан цаг хугацаанд хүүхдүүд одоо дэвтрийг хараад сууж байхад хараанд ингээд сөрөг нөлөө үзүүлэхгүй 5-аас 6 насны хооронд хүүхдийн хараа тогтдог үе шат гэж үздэг. Тэр үе дээр маш удаан хугацаагаар хараанд нөлөөлөх зүйлс ашиглах юм бол харааны тийм одоо эмгэг үүсэх нөхцлүүдийг ч гэсэн мөрдүүлдэг. Тэгэхээр энэ зүйл дээр анхаардаг. Дээрээс нь одоо гараараа хүүхдүүд бичээ сууж байхад ийм зөөлөн гулгамтай цаасаар хийж бас ийм сайжруулалтууд хийсэн. Манайх цаасаа гэхэд Японоос авдаг, будгаа Японоос авдаг. Энэ нь одоо хүүхдийн одоо нүдний хараанд эргээр нөлөөлдөг ийм бүтээгдэхүүнийг ашигладаг юм аа.
хүн болгонд боловсрол тэгш хүртээмжтэй байх ёстой. Тэгэхээр тэр боловсролыг дэмжиж байгаа суур бүтээгдэхүүн бол өөрөө ямар ч түвшний хүмүүст хэрэглээж авч хэрэглэхэд бол хүртээмжтэй байх ёстой. Тийм болохоор бид нэр дэвтрийн үнийг зах зээл дээр одоо тогтвортой барах бодлогыг ач холбогдол өгж ажилладаг. Одоогоор бол сурагчийн дэвтэр 420 төгрөгийн үнэтэй зах зээл дээр байдаг. Мэдээж одоо нэг үгөө хэлэхэд дотор нь орж байгаа орц бүтээгдэхүүний хувьд бол бид нар маш өндөр ингээд чанарын сайжруулалтууд хийж одоо цаасыг бид нар Япон цаасаар ашигладаг. Бусад одоо зардлуудыг хамгийн бага түвшинд байлгах замаар бүтээгдэхүүний одоо үнийг өсгөхгүй байх дээр маш ач холбогдол өгж ажилладаг. Таван бүгд группийн хувьд ч гэсэн бизнесийн одоо бас нэг суур онцлог зарчим нь юмыг маш тийм судалгаатай, онлайн судалгааны үндсэн дээр мөн хэрэглэгчтэйгээ маш их ойрхон ажиллахыг хичээж ажилладаг. Сурагчдаас өөрсдөөс нь ерөөдөө судалгааг голчилж авч байгаа. Яг хэрэглэгч хүмүүсээс сурагчд байгаа тийм. Манай харилцагч тийм. Харилцагчд маань бид нарт яг иймэрхүү төрлийн зурагтай дэвтрүүдийг хүүхдүүд сонирхож байна гэдээ харилцагчаараа дамжуулан бас судалгаа юмудаа хийж явж байгаа гэсэн. Тэгэхээр бидний тогтмол авдаг BIT судалгаагаар бол одоо бидний дэвтрийг хэрэглэж байгаа хэрэглэгчид энэ шугамны хөнгөн нүдний хараанд бууралттай, нүдэнд ачаалал өгдөггүй, цаасан сайн чанарын гэдэг бүх үзүүлэлтүүдийг маш сайн ойлгоцсон байдаг. Энэ аягүй сэтгэл ханамжтай байдаг одоо үзүүлэлтүүд нь. Цаашлаад бид нар бүр дэвтрийнхаа зураг сонголтын дээр хүртэл одоо сурагчдыг оролцуулах, сурагчдаас асуух. Тэгээ магадгүй сүүлийн үеийн чиг хандлага хүмүүс аягүй минимал зүйлийг хэрэгэлдэг болоод байна. Илүү ирээмэрэн хийх бартай зүйл сонирхгүй байна гэж. Яг хүүхдүүдийн хүсэж байгаа тэр минимал гэдэг ойлголт. За магадгүй миний гаргаад байгаа минимал гэдэг ойлголт зөрүүтэй байхыг бас үгүйсэхгүй. Тэгэхээр энэ дээр бид нэр ойлголтын одоо зөрүүг байхгүй болгож хэрэглэгчтэйгээ нэг түвшинд одоо очих үүднээс нэлээд одоо эцсийн хэрэглэгчтэйгээ тулж ажилладаг. Тэгээ судалгааны үндсэн дээр дандаа энэ сайжруулалтуудыг хийж явдаг. Ийм хэмжээнд бид нэр ач холбогдол өгж ажиллаж байгаа учраас Монгол улсын хүүхэд бүр одоо ийм одоо эрүүл бүтээгдэхүүнийг өөртөө зориулагдсан бүтээгдэхүүнийг хэрэглээсэй гэж хүсэж байна. Одоо бидний дараагийн зорилго бол бид нэр Дундад Аз руу анхаарлаа хандуулж ажиллаж байна. Дундад Азийн орнуудаар бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлдвэрлэлийн төсөл хөгжүүлэх зэргээр судалгаа хийж ажилласан. Одоо хүртэл тэдгээр орнуудад 1997 онд хэрэгжилжсэн 27 жилийн өмнө хэрэгжилжсэн бүтээгдэхүүнийг тэдгээр улсын сурагчид хэрэглэсээр байна. Гэл маш эмзэг одоо асуудлууд байна. Магадгүй мэдээж бизнес төлөлтийн асуудлууд яригдж байгаа ч гэсэн ялгаагүй л одоо энэ дэлхийн хүүхэд бүр ийм чанартай дэвтэр хэрэглэж яагаад болохгүй гэж гисэн ийм амбицтайгаар бид нар мэдээж одоо бизнесийнхаа эхлэлийг экспорт хийж эхлэхээр төлөвлөж байгаа. Энэ бол одоо дэлхийн нийтийн шиг хандлага, байгаль дээлтэй, хүний бие дээлтэй бүтээгдэхүүн лөө хүмүүс илүү зорж байна те. Эргээд энэ боловсрол гэдэг ойлголтыг ямар чухал түвшинд байдаг вэ гэдгийг одоо Дундад Азийн орнууд хөгжиж эхэлж байгаа орнууд учраас авч үзэж эхэлж байна. Тийм учраас бизнесийн боломж бол бидэнд байгаа. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглах, тодорхой хэмжээний одоо мөнгө урсгалыг эх орн руугаа Монгол улс руугаа татах гэх мэтчлэн маш олон өргөн хүрээний зорилгууд артн явж байгаа. Бүх аймагуудад манай гэрээт борлуулагчид байгаа. Мөн бөөний худалдаа эрхлэгчид одоо өөрсдийн харилцагчдаар дамжуулаад бас аймагуд руу борлуулалт хийгддэг. Маш олон гэрээт харилцагчдтай. Тэгээ эднэрийнхээ өвчнөд бас бие биенийгаа дэмжиж хамтын бизнесийн үр шимийг хүртэж одоо ингэж бизнесийн төлөлтүүдийг хийж ажиллаж байна.